Сайн уу? Ану байна. Өөрийн бие махбод болоод бие бэлдэр цаашаа сэтгэл зүйн хувьд хамгийн эрүүл чирэг төлөвт очих зорилгоор эхэлсэн 90 хоногийн чаленжийн маань 2 дахь удаагийн видео тэмдэглэл тавтай байвал хэрвээ миний эхний видеог үзээгүй бол энэ нодод бид цэвэрлэх эхний видеог үзээгүй байгаа бол би дээр карт хэсгээр болоод видеонд ор тайлбар хэсэгт холбож өгсөн байгаа шүү. Тэгэхээр энэ 90 хоногийн чаленжийн эхний 1 сарын үр дүн ямар байсан, юу хийсэн зэргийг нь тэр видеон дээр илүү өгүүлсэн байгаа. Тэгэхээр тэр видеог үзээгөө ороо эхлээд энэ видеог үзэхээс өмнө тэр видеог орж үзээрэй гэж зөвлөмөр. Тэгэхээр эхний 1 сарын видеоны одоо эхний 1 сарын хугацаанд гарсан үр дүнг аваад үзэх юм бол би яг видеон дээрээ илүү бие махбодын өөрчлөлтийн тухай илүү онцлон дурдж байсан. Энэ удаагийн видеон дээр би илүү энэ удаагийн видео тэмдэглэл дээрээ би яг өөрийн сэтгэл зүй болоод яг энэ сэтгэл зүйн эрүүл мэнд яг энэ чирэг байдал гэх юм уу да тэрэнд яг ямар байдлаар нөлөөлөх нь вэ гэдгийг хүндмөр байна. Яг өнгөрсөн сараас эхлээд йог хийснээс хойш яг бие махбод дээр шууд хамгийн ихний өөрчлөлт гарч эхэлж байсан. Гэхдээ тэрийг дагаад бас илүү ийм тайван, амгалан өөрөө өөртөө ийм хайртай, дуртай болох одоо ихний шатууд бол тавигдаж эхэлсэн л дээ. Яг 2 дахь сард ингээ эхлээд явхад яг бие дээр шууд тэр сэтгэл зүйн нөхцөл байдал нөлөөлж ирж байгаа нь харагдаж байна. Дээрээс нь бүрийг илүү надад энэ сард ялангуяа тийм сэтгэлийн хат илүү хэрэгтэй болж байгаа санагдаж байна. Ингээд өнөөдөр жишээ нь би йог дээр ингээд аюу сонирхолтой амар их сонголт хийлээ л дээ. Яг манай багш аюу сунгуулж үзээд хийсэн басаар өмнө нь сунгаж байгаагүй байдлаар нэг асаанагаа айгу удаан барих гэх мэтээр аюу сонголт бол орсон. Тэгээд ингээд сунгаад байж байхад ингээд өөрийнхөө булчин ингээд хамгийн эцэст нь хүртэл ингээд сунгачаад тэгээд дахиад ингээд татна гэхэд ингээд би өөртөө ингээд бууж өгмөр юм шиг ингээд санагдаж байгаа байхгүй. Тэгсэн мөртлөөсөө тийхгүй бууж өгөхгүйгээр үгүй болно гэл гүнзгий амьсгал аваад дахиад нөгөөтгөө суллаад ингээд дахиад их цаашаа сунж ирж байгаа байхгүй. Тэр яг тэр сунжаах үед яг миний санаанд юу буусан гэхээр бидний сэтгэл зүйч гэсэндээ яг ингэж болдог. Ингээд эцтэй ингээд тулцсан ингээд сэтгэлийн шанц тасархандэ гэл ингээд бодоход гүнзгий амьсгал аваад гэл ингээд тайвшаал ирдэг ч юм уу. Яг тэр бие махбодтойгоо ингэж харьцаж байгаа энэ үед төрдөг энэ сэтгэл яг тэр байдлыг метафорикли байдлаар сэтгэл зүйд амар шууд тусаж орж ирж илээ. Ялангуяа энэ сарын хувьд яг миний хувьд сэтгэл зүйн хувьд яг юм айгу хүчтэй байх гэж би хэлмээргүй байна л да. Илүү ийм тууштай, зөрөгтэй яг ийм өөртөө ихтэй байх, өөрийгөө таних, ялангуяа өөрийгөө таних яг хэрэгцээ гарч ирж байна. Энэ сарын бүр эхний өдрөөс эхлээл яг хамгийн сүүлийн одоо өмнөх видео дууссны яг дараах үеэс нь эхлээл шууд яг өдөр болгон намайг ямар нэгэн байдлаар яг сэтгэл зүйн хувьд яг амьдрал намайг сориод байна. Айгуу санаа. Яг ингэж таарна гэж би бодсонгүй. Гэхдээ яг тийм хэрвээ би бодсон юм. Хэрвээ би яг сүүлийн энэ өөртөө тавьсан энэ чаленжийнхаа хүрээнд ямар нэгэн байдлаар ингэж бие махбодоо тасгалжуул, сэтгэл зүгээ тасгалжуулж ингэж бас их тасаа бясалгал хийж ийн гэсэн үг шүү дээ. Ингийгүү байсан бол үдийд хэрвээ өмнөх энэ чаленжийн өмнөх ануу байсан бол ингэж хүлээж авч чадна гэж би бодохгүй байна. Надаас асуулт юу байгаа вэ гэдэг зүйлс надаас ч биш л тийм. Миний йоги багшаас гэрлээгээс асуулт юу байна гэдгийг цуглуулсан байгаа. Тэгэхээр энэ видео тэмдэглэл дотор та нарын одоо хүссэн йогийн талаар болоод өмнөх видеон дээр харуулж ирсэн яг одоо дотор эзний детокс хөтөлбөрийн тухай асуултуудад хариулах болно шүү. Тэгэхээр тэрний хариултыг сонсъё гэж байгаа бол видеотой өршүүлэн хамтаагаарай. Нэг гараараа дэлгэх гэж үзэх үү? За. Тара. Намайг яаж томлох юм? Өөрөө л мэдгэж хэлнэ. Инхчин чи намайг яаж өөрөө л мэдэж тамал гэж хэлж чадваа. Угаасаа тийж хэлнэ. Тэрээр ингэж юу зүйл.
Өөрийн бие махбод сэтгэл зүг яг өмнө нь байгаагүй хамгийн эрүүл төлөвтэй байж зорилгоор эхлүүлсэн 90 хоногийн чаленжийн маань эхний видео тэмдэглэл орсон. Үзээгүй байгаа бол swipe up хийгээд үзээрэй. За, би өөрөөр йогт явлаа. Үзүүчин доош юм уу гэвэл. Тийм голчин үсээрээ. Оройгоо ингэ таацсан гад гэсэн. Гараараа өөрийгөө ингэж төлөх хэрэгтэй. Ийм хэмжилж явах хэрэгтэй гэсэн. Хоёрын нэг. Миний баг хагша. Хоёроо хараа. Дэшээ хараа. Зурнаа гэдэг юм байна. Хайтлын хөдөлмөрийн дээр өвдгөл нийлээд хөдөө чиглэлгүйгээр таашаасан хаваа дээрээс таа. Ирэхгүйгээр хашаа өндөж юм бол яг өвдгөн дээрээс очино. Тэгээд хашаагаараа сайн доошоо сууж гиснээр өвдөг. Вираны энэ сарын 5 хоногийн детокс хөтөлбөр өнөөдөр эхэлж байгаа. Энэ чаленжийн хамгийн эхний видеонд дурдж байсан, харуулж байсан хөтөлбөрөөс арай өөрөөр явах бах. Би өглөө эрт ажилдаа явдаг байхгүй энгийн хүмүүсийнхээс одоо энгийн цагийн өөрөөр ажилдаггүй жоохон эрт эхэлдэг. Тийм болохоор яг детокс хөтөлбөртөө яг өмнөх шиг хамрагдаад өглөө болгон яг йогагаа хийгээд шотоо уучаад гарах боломжгүй байгаа. Тэгэхээр жоохон өөрчлөсөн байдлаар явах нь дээ гэжсэн. Эхнийхээ өдрийн юмнуудыг бол авах гэж байна. Хургуулна гэж хүлээж ирсэнд орвол манай ажлын уртхан талд байдаг болохоор энэ барилга энэ нөгөө Centrum гэдэг гэрлэх ёслолын ордны хойдол дээр байгаа. Centrum дотор байдаг болохоор ажлаараа орохоос өмнө дайраад авчиж гэж бодлоо. Баярлаа. Баярлаа. Гоё. Зээзээ. Энэ удаа аягүй зөөлөн гоё зөөлөн байна. Арай хол 18 цагаас идэнэ. Салат байна. Nice. Тан ногоон. Детокс хийж хат ерөөсөө устгүй маа ингэ. Брокколи, байцаа, цагаан байцаа. Cauliflower гэдэг. Хүрэн манжингийн салат, тэгээд алимтай юм шиг байна. Снэкэнд ногоо. Эдамаме. Гоё. Өнөөдөр ногооны багцыг гоё байна. Тэгээд мамэ лоо энтертэй. Өнөөдөр танч гоё санч. Тэгээд sea booster. За. Энэс нэг. Энэс энэ ч нэг хамаг дандаа юм уудаг өдөр юм биш үү те? Маш анх ирж чам. Ирэх штэ. Оо за. Ben чамаг яна маргааш анахгүй юм байна. Ана би хэрэг тарьсан. Тохоо нуглахта мөрөө ерөөсөө урагшаа авчихгүй энэ мөр данд хоошоо татгсан байл та. Тэгээд хоёр жишээ нэг
2 3 дандаа баруунаас эхлээд байгаа шүү. Нэг байлны хийж байгаа хэцүү. Нэг ингээд бодсон даашаа гарч байгаа бол тэгээд шилжиж байна. Эхний хавж байгаа хэцүү. Тэгээ яваа нэгээ сайн хийж сурч байгаа юм чинь үйлдэлтэй нэг хийсэн жил байхгүй. Нөгөө яг эхэлж хат чи 98 амтай л үе их байсан юм чинь. Тэгэл 17 8 хас шат амар гоё шүү дээ. Амар хөцтэй. Би 104 хүрсэн шүү дээ бүр. Өөрийнхөө бие мах болоод сэтгэл зүйн хувьд үр дүнд нь байгаагүй хамгийн эрүүл төлөвт аваач зорилготой 90 хоногийн чаленжийн маань 2 дахь видео. Яг technically 3 дахь видео энд хүрээд ямар тааж хай гэж бодож гин. Тэгэхээр энэ удаагийн видеоноос та нар ер нь харсан бол би яг бие мах бод гэхээсээ илүүтэй сэтгэл зүйн хувьд сэтгэл зүйн асуудал дээр илүү анхаарлаа хандуулсныг бол анзаарсан байх гэж таамаглаж байна. Тэгээд одоо ингээ эргээд бодоод үзэхээр ер нь яг бие мах бод дээр ямар өөрчлөлт гарсан бэ гэдгийг сонирхож байгаа хүмүүс байгаа бол би энэ хажууталд өөрчлөлтийг нь графикаар харуулчих. Яг нэг нэгээр нь дэлгэрэнгүй яриад яах вэ хэрвээ тэрийг хармаар байвал энэ видеог энэ хэсэгт паузлж агаад тэрийг харж ийн үз. Сэтгэл зүйн хувьд яг миний хувьд харьцангуй тайван яг өөрийгөө удирдах ихэлсэн тийм илүү амгалан байх боломжтой юм байна гэдгийг ухаарсан сар байлаа. Түүнээс сэтгэл зүйн одоо тэр доктортой тайван амгалан байдалд хүрчлээ гэж хэлэхгүй. Угаасаа хүрэх бол миний хувьд хааж байсан хол байгаа. Гэхдээ тэр үүдээ бол нээж чадсан юм уу да гэж таамаглаж байна. Аргагүй яг энэ тайван байдлыг practice хийхдээ яг өөрийнхөө бие дээр ингэж хэрэгжүүлж үзэх шаардлагатай сар бол яг аргагүй мөн байла. Энийг дагаад ч гэсэндээ нэлээд олон шийдвэрүүдийг гаргаж чадсан. Магадгүй дараагийн видеоор би та нартай тэр гаргасан шийдвэрүүдийн талаар дэлгэрэнгүй илүү хуваалцах энэ видеон дээр дурдж үүмүүлээд яах вэ? Чин урд өмнө би йогоор хичээлж байхдаа яг аргагүй зөвхөн бие махбодын зорилгоор л ханддаг байсныгаа энэ сард яг аргагүй айгуу сайн ухаарлаа. Тэгээд тэх ёсгүй юм биш үү? Яг бүхэл биеэрээ, бүх сэтгэлээрээ яг энэ дээр ингэж холбогдож орж ирж ийж яг үр дүнгээ харж эхэлдэг юм байна. Гой тайван аажмаар амьдралын хэв маяг болгож өөрчлөх ёстой юм байна гэдгийг ухаарсан. Миний journey, сэтгэл зүйн journey бол дуусахгүй. Энэ 90 хоногийн challenge-ийг дуустал үргэлжлэх болно. Дараа сарын видеогоор ч гэсэндээ бие мах болоод сэтгэл зүйн аль алийг нь улам бүр сайжруулах, улам бүр өөрийн хүссэн илүү урд өмнө байгаагүй эрүүл төлөвөөр аваач ханд бол хичээх болно. Тэгээд энэ видеон дээр байн хамтарч байгаа Виран йогт баярлалаа. Гэрлээ огштой маш их баярлалаа. Би Виран йог болоод гэрлээ огшийн Facebook хаягийг болоод Instagram хаягийг видеонд ор тайлбарт оруулж өгсөн байгаа шүү. Дэлгэрэнгүй одоо дэлгэрэнгүй болоод цаашаа дахиад магадгүй та нар өөрсдийнхөө йогийн практисыг эхлүүлээ гэж бодож байгаа бол Виран йог руу холбогдож үзхийг хүсье. За мөн энэ удаагийн видеоны төгсгөл рүү хийсэн яг тэр detox challenge, detox-ийн тухай 5 хоногийн detox-ийн тухай хүмүүс нэлээд сонирхож байсан. Сая энэ 10 дугаар сард хийсэн detox дээр гоё өмнөх видеог үзээд энэ detox хөтөлбөрт хамрагдсан хүн бас явж исэн. Тэгэхээр энэ хүү видеонуудыг үзээд өөрөө ч гэсэндээ өөрчлөлт гаргая гэж шийдээд алхмуудыг авч хэрэгжүүлж байгаа. Та нарт ч гэсэндээ маш их баярлалаа. Хэрвээ тэр 5 хоногийн detox-ийг хэрвээ сонирхож байгаа бол магадгүй байнгын хийгддэггүй учраас сард нэг удаа хийгээд идэв. Тэгэхээр дараагийн detox хөтөлбөр бол за болох өдрийг нь би энэ хэсэгтэр байршуулчих. Сонирхол Виран йог руу шууд холбогдоод суугаарай. Тэгэхээр энд хүргээд 90 хоногийн challenge-ийнхаа энэ удаагийн видеог өндөрлөе. Хамт байсан баярлалаа. Дараагийн видеогоор тун утгагүй эргээд уулзна гэж найдаж байна. Хэрвээ энэ согт subscribe хийгээгүй бол энэ дор байгаа subscribe гэсэн товчийг дараад хажууг нь хогийг дарчих юм бол намайг шинээр видео оруулах болгох notification очих болно шүү. Видео таалагдсан бол лайк дараарай. Хамт байсан баярлалаа.